Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Дашимонда Цэвэний хар ламсуран, Цэвэлийн Ванчиг Жамба гэсэн гурван нэр шоронгийн луухруудын ярианд байнга хамт хэрэглэгдэж байдаг. Үнэн дээр ч энэ гурав яс цоож буюу гянданд нэг хэсэгтэй л азаргалж явсан байдаг. Цэвэний хар ламсуран анх 1965 онд Эрүүгийн хуулийн 76-гийн бэгээр 2 жилийн ял авч шоронд ороод өчүүхэнч нар салхи үзүүлэлгүй 21 жил тасралтгүй ял идлээд 1986 онд бүрмөсөн суллагджээ. Энэ хугацаанд жирийн дэглэмт 2 удаа, чангад 2 удаа, онцгойд 2 удаа, гянданд 2 удаа орсон бөгөөд эгэтэл 2 удаа дээд хэмжээ авсангүй. Бензин 105 кг, чадц тэнхээ сайтай, зодоон зохионд гаргууд байсан тул халахын шоронд ямагт атман явжээ. Үүн дээр Дашимонда Цэвэлийн Ванчиг Жамба хоёрын хүчийг ашиглаж халахын шоронд анх гурвалсан холбоо байгуулж байсан гэдэг. 2000 оны үед түүнтэй уулзаж ярилцаад энэ тухай асуухад Монда Ванчиг бид гурав бол муу талдаа аргагүй л гурван найз байсан. Энийг анх би санаачилсан юм. Францын зохиолч Александр Дюмагийн Шадар гурван цэрэг зохиолыг би шоронд уншаад анх санаа авсан юм а. Монголын түүхэнд 2 хүн явбал нэгэн дарга, 1 хүн явбал малгайн дарга гэдэг өнгөө байдаг. Би тэгээд гурвалсан холбоо байгуулъя гэж шийдсэн. Яагаад гэвэл эрүүгийн гэмт хэрэгтнүүд шоронд биеиндээ атаархаж нэг нэгнийг матдаг. Тэр бүхэл хутгалдаг, зоддог, алдаг, түүгээрээ хоолоо олж иддэг. Бүр сайн найзыгаа хүртэл худалддаг. Тэвч учраас би хаанч хидидч биенийг өмгөөлж хамгаалдаг анд гурван нөхөр бай гэж сэтгэхэд Дашимонда Ванчиг Жамба хоёрыг урайлан дуудсан. Энэ хоёр ч үүргээ гүйцэтгсэн. Ингэж л бид Шадар гурван цэрэг болцгоос. Монда Ванчиг хоёрыг би муудалцах үед нь эвдрүүлж нэг нэгнийг муу хэлээд ирэхтэн нөгөөдөгт нь хэлэлгүйгээр дарж явсаар эцэстээ бид нэг цул болцгоос. Мөнгө төгрөг олдвол хуваагаад идчихдэг. Хулгайч нар өнгөрвөл нийлээд зодчихдаг байсан. Харин энэхүү местиг Эрдэнэ очрын Баттулга гэдэг нөхөр надтай булаацалдаж 1981 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 3 цагт намайг унтаж байхад 9 удаа хутгалсан. Хамгийн мууэр хүн унтаж байгаа хүн рүү нохоо шиг гитдэг байхгүй юу? Хэмээсэн. Нэрэж Монда Ванчиг Жамба ламсурун гурван чангонцгой гянданд байхдаа хэндэж дээлддэггүй байсан гэлцдэг. Мань гурвын нэрийг шоронд ял идэлж байсан дунд үеийнхэн бараг л амны уншлаг болгочихсон байдаг. Гянданд байхдаа мань гурав цагаан сараар яс цоожны өрөөндөө ууц тавьж тансаглаж байгаад баригдсан байна. Мөн онцгой тэглэмийн шоронд байхдаа яма боож идээд гянтлуулсан байна. Тэр үед улсын прокурорын тусгай хяналтын прокурор Батначин очоод "Ламсур минь дээ. Чи ямар зугаалгаар яваа биш тий. Гарнизон хамгаалттай онцгой шоронд ямаа боож идэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хичнээн шил архи уус юм бэ? Гэгцэргээр хөхөрлөж байгаад л гяндлаад хайчихсан гэдэг. Хөхрөөд инээлдэд байхаар нь арайч гяндлахгүй болов уу гэж мань гур бодчихъя. Тэгээд гянданд очоод бас засарсангүй. Архитар суудаг нь хэвээр бөгөөд Монгол данх шаг гэдэг ухагт хүнийг мань гурав гяндангийн өрөөнөөс гаргаж ирсэн гэлцдэг. Тухайн үед арх 27 төгрөг байсан бөгөөд гянданд 2 шил арх 500 төгрөгт хүрч байсан байна. 1979 оноос эхлэн мань гурав хянагч нарт 500 төгрөг өгч архинд гүйлэгдэг байж. Тэд ганц хутгаас хайлаастын дэлгүүр ороход 30 минут л гүйдэг бөгөөд сарынхаа цалинг 30 минутын дотор олчихдаг байж. Ингээд бодоход дээрх гурван эр гяндангийн өрөөнд мөнгө гээчиг доод наарнуудаасаа хурааж цуглуулж чаддаг жинхэнэ овгор ялтнууд байсан бололтой. Эцэг Цэвэнийхэн тухай лам сүрэнгээс асуухад Цэвэн гэдэг хүн манай удамд байхгүй. Би анх шоронд орохдоо 21 жил суун гэдгээ зүн савингоор мэдсэн ч юм уу. Эцгийнхээ нэрийг шоронд гаргахгүй гэж бодоод өөрийнхөө удамд байхгүй. Цэвэн гэдэг нэрээр ов гэлсэн юм. Энэ ч зохиомл нэр. Тэгээд шоронд
Цэвэний хар лам сүрэн гэж л ярьдаг болсон. Манайхан намайг шоронд эргэж очихдоо Ренцэн дөржийн лам сүрэн хаан байна гэж асуугаад олохоо байгаад бодилж над дээр ирээд өгсний чинь цэвэ мэвэн гэдэг зохиомол нэр өөртөө өгсөн юм гэж загнаж байсан удаатай. Би эргэлдээр авчирсан хоолыг нь огт эддэггүй байв. Учир нь шоронд үнэнхүү хатан төвчээр хэрэгтэй. Намайг яаж төвчээр гаргадаг байсныг 50-аад оны том хулгайч нар мэднэ. Эргэлдээр ирсэн өөх махтай тэр гоё хоолыг би байнга идэхгүй шүү дээ. Ийм гоё хоол чинь шоронгийн хүнд гай болдог байхгүй юу? Зарим хүмүүс эргэлдэрэнгүүд ухаан жолоогүй идчихэд дараа нь гидсэн хямраад чацаг баас алдаад тураалд орчихдаг. Нөгөө гоё хоол чинь нүдэнд нь сар гар үзэгдэнэ. Цэрэгтчдэр, шорондчдэр өлсгөлн туйлдаа орлоо гэдэг чинь эндээс л үүдэлт. Тэр гоё хоолны оронд талах адууны цовдоо хоёртоо гидсээ дасгсан хамаагүй дээр гэж үгүйч бил. Лам сүрэн 1986 онд амар болд генерал Хинтээ аймгийн цагдаагийн хэлцийн дарга байхдаа шоронгоос суллагдсан байна. Мань генерал за лам сүрэн минь чи одоо хүн шиг амьдр гэд амьдралын сайн сайхан бүхнийг түүнд хэлж өгöd эргэний паспорт авч өгчээ. Тэр цагаас хойш лам сүрэн шоронгийн хаалга татаагүй байна. Шоронгоос суллагдаад засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын дараагаас хошууч генерал Содмыг уйлуулж авсан гэлцдэг. Лам сүрэн 1986 онд Хинтээ аймгийн Дадал сумын нэгдэл дундын үйлдвэр дааж авчээ. Цэргээс халагдсан, таймс төгссөн хэдэн залуусыг лам сүрэн удирдаад ажил хийлгэх гэж янз бүрийн арга хэрэгэлсэн боловч цаад бол ногт санаанд нь хүрээгүй байна. Тэгээд аймгийнхаа дарга дээр очиод энэ улсууд чинь ажил хийж чадахгүй байна. Шоронгоос багын алтаа хідэн хүн суллуулж ажил хийлгээ гэтэл базартай. Эн чинь ёстой бүтэхгүй гэд халгаасангүй гинэ. Лам сүрэн энэхүү саналаа улсын дээд шүүх хүртэл хөөцөлдөж явсаар 16 хүн суллуулга хэрэг аваад Хинтээ аймгийн 20 анги дээр очихлоо. Энэ 16 хүнийг Содном генерал өөрөө өвдөн гаргаж өгöd. За лам сүрэн минь би чамайг энгэн гэж огцаанаагүй шүү. Чи ухаантай хүн байна гэд уйлсан гэдэг. Түүнээс суллуулсан 16 хүн 1986 оноос хойш нэгч сэргэлгийн хаалга татаагүй бөгөөд эдүүгээ Хинтээ аймагт 16 голомт бадарч байгаа ажээ. Хаалхын шоронд лам сүрэнгийн сурсан ганц чаддаг юм гэвэл мөрийтэй тоглоом бөгөөд Монголд байдаг бүхэл мөрийтэй тоглоомыг хаалхын том хулгайч нартай тоглож үзсэн байна. Хөөзөр даалуурнаас эхлээд боо, фажу, уифац гэд ер нь бүх тоглоомоор наадаж мөрийтэй тоглоомонд энэ насаа тавиад туучихсан ажээ. Ер нь мөрийтэй тоглоомоос болж шоронд орсон хүн цөөнгүй. Монголын 1 номерын тоглоомчин гээгдэх Дамдин Рагча мөн л уг асуудлаас болж шоронд орж явсан хүн. 60-аад онд түүнийг шоронд байхад нь нах яамны ажилтан түүнтэй уулзаад улсаас чамд маш чухал даалгавар өгч байна. Чи Улаанбаатарт байгаа хятадуудтай буур гэдэг мөрийтэй тоглоом тоглож бүх мөнгийг нь авах хэрэгтэй байна. Хэрв чадвал ялыг чинь хөнгөлнө гэжээ. Ингээд Дамдин Рагча шоронгоос түр гарч энгийн хувцс өмссөн нах яамны 2 хүнтэй амгалан хайлаас Дэнжи мянга зэрэг хужаа олонтой газруудаар явж мөнгийг нь шуудаагаар хураасан гэлцдэг. Эхэндээ хүмүүс энэ үгэнд итгэж ядам байсан гэдэж гарцаагүй үнэн болох нь нотлогдсон юм. Дамдин Рагчаагүй 2000-аад оны үед үйлдвэр комбинатын нэгмлийн байранд амьдарч байв. Тухайн үед хятадуудын гар дээр их хэмжээний мөнгө эргэлдэж Монголын банк заадгалын мөнгөөр хомсдсон тул ийм арга хэрэглэхэд хүрчээ. Дамдин Рагчаа гайж үүргээ биелүүлсэн тул шоронгоос суллагдсан байна. Ер нь Монголын шоронгоор янз бүрийн мэргэжлийн гоц гойд ирчүүд шүргээд өнгөрсөн бөгөөд тэр бүхнийг энд тоочод баршгүй. Цэвэний хар лам сүрэн 80-аад оны сүүл үед Хинтээ аймгийн нэгдэл дундын үйлдвэрт баригадын дараагаар ажиллаж байх үед 60-70-аад оны шоронгийн атаман шулах сандаг очижээ. Мань хоёр тэврэлдэн уулзаад ганц нэг пивний бөглөө мултлах зур ийн хөөрөлдсөн байна. Хоёулаа Хинтийн дадалсан орж бурайдуудтай мөрийтэй тоглоё. Тэдний гэр дээр дор хаяад 20-30 мянган төгрөг эргэлддэг. Шоронд олон жил хözөр тогсны хэрэг юусэн бэлээ. Ер нь энэ нарныхан хэр тоглодгийг үзье. Хэмээсэн байна. Соцуийн 20 мянган төгрөг гэдэг их мөнгө шүү. Ингээд мань хоёр Хинтээ аймгийн Дадал сумыг зоржээ. Хинтээм бурядууд эхлээд
Мэлбинчингийг нь сонирхов. Ламсүрэн өврөө удалж хэдэн ширхэг 100 үзүүлжээ. Сандгийг үзүүлэх гэтэл ламсүрэн хориглож их мөнгөнд хүний нүд унчихдаг юм. Бэдхий үзүүл гэж бурайдуудын дэргэд жүжиглсэн байна. Ингээд тоглоом эхлэв. Шудраг өгч авалцсаар тохиролцвоо. Мөрийг өгөхгүй бол бурайдууд хутгалдаг гэдгийг тэд мэдэх байна. Хэрвээ бид хожчихвол мөнгө аваад шууд явна. Та нарын зүгээс ямарваа нэгэн хохирол байж болохгүй хэмээн тэдэнтэй яс тохиролцжээ. Ингээд тэд хөзрөөр муу шиг стос ходроо зэргийг тоглосон байна. Дашрамд дуртахад Цэвэний ламсүр мөрийтэй тоглоомоор шоронд толгой цохиж явсан гэлцдэг. Ингээд мань хоёр 10 гаруй бурайдтай хонон өнжин ээлжлэн тоглож 28,000 төгрөг харам алчихжээ. За бид явлаа. Эхэндээ бид тохиролцсон. Хэрвээ бид хожигдсан бол мөнгө алдчихад зөв зүгээр хоосон буцаад явчихна. Ямарваа нэгэн хориглолт байхгүй гэж тохиролцсон болохоор одоо гомдолгүй биз дээ. Гээд гараад явчихжээ. Баахан мөнгө өвөртөлсөн мань хоёр бөөм баяр болов. Бүрэн хааны наад талын овоон дээр гараад 28,000 төгрөгөө тэнцвүүхэн хувааж аваад ганц шил архины бүглөө мултлав. За одоо хоёулаа тус тусынхаа байдаг газар руу явъя. Гээд босох гэтэл цаанаас нь улаан тоос татаж ВАЗ 53 машин дээр баахан хүн суучихсан ирж явна гинэ. Төдөлгүй тэд овоон дээр гарч ирээд бөгөөд машинаас бууж мань хоёрыг бүчээд авчи. Мөнгө алдсан 10 гаруй бурайд хуйнаасаа хутгаа суглан унжуулад бид нутгаасаа хизээч мөнгө гаргадаггүй. Одоо эр хүний ёсоор дахиж тоглоно. Бид мөнгө олоод ирсэн. Энэ мөнгийг хожих юм бол та хоёрыг эр хүний ёсоор үнэлээд шууд явуулна гэж сүртүүлжээ. Хариуд нь ламсүрэн сандаг хоёр нуруугаа нийлүүлж суучхад огт айсан шинжгүй ийхүү үчжээ. За ирүүлсэн бол эхлээд алдцсур. Хожих нэг өдөр байхад хожигдох нэг өдөр байдаг юм. Бурайд хөвгүүдийг омогтой шартай гэж дуулсан. Түүнээс биш алдсан мөрөндөө ам тавьдаг гэж дуулаагүй. Бид тоглохгүй ил гэсэн бол тоглохгүй. Инглигээд та нар бид хоёрыг алах гэж байгаа бол ал. Гэхдээ бид зүгээр сууж байгаад алуулахгүй. Халахын шоронд бид хоёр атман явсан улсуудаа. Буутай хуйгийн өмнөөс улаан гараараа үзэлцэж явсан шазрун ирчүүд байна. Та нартай тулалтгаас айхан малга. Үгсэн ч гомдолгүй. Харин бид хоёрын амийг нэхэж халахын шоронгоос маш олон хүн ирж та нараас өшөө авах байх шүү. Зүгээрч нэг алах биш. Та нарыг мөчөлж алах бий. Бид хоёр ийм л хамгаалалттай хүмүүс. За тэгээ та нар өөрсдөө мэд. Хэмээн ач тач хэрэлдэжээ. Тэгтэл нөгөө бурайдууд жаахан зөөлрөөд ирэв. Тэгээд эцэст нь өөрсдөө шударга өгч авалцдаг ёс жаягтай болохоор мань хоёрыг аргагүй хүлээн зөвшөөрчээ. За та хоёр яв та. Хэдэн халдар төргнөөс болж эр хүний ёс чудагаа алдаад юугүй гэж тэд хэлээд 10 литр нэрмэл арх машинаасаа гаргаж ирээд хувааж ууцгаасан байна. Ингээд тэд эр хүний ёсоор салцгаасан байна. Эдний хэн нэгэн нь мөрийтэй тоглоомноос болж мөчөө санжуулах тунд өгчээ. Гэвч муу юм модон улаатай гихчээр мөрийтэй тоглосныг нь дадал сумын нэгэн эргэн цагдаад мэдгдсэн байна. Тухайн үед мөрийтэй тоглоом хориотой байсан цаг. Ламсүрэн сандаг хоёр бурайдуудын гараас арай гэж мултраад бүрэн хааны зүг гэлдэрч явтал араас нь машинтай цагдаа нар ирж баривчлахын дээр. Мөнөөх бурайдууд анч бас баригджээ. Ингээд Хинтийн аймгийн цагдаагийн газар хэд хоног байцагдаж хамаг мөнгө улсын орлого болгосон байна. Ламсүрэн сандаг хоёр хэдий хоосон хоцорсон ч гэлээ. Омогтой шартай бурайдуудыг мөрийдэ тоглоомоор ялан дийлсэн хэмээн зэдэглээ зайруулж суусан гэдэг. Чихэна. 1977 онд одоогийнхоор бол том сенсац дэгдээгээд нам жим өнгөрсөн хүн бол Дашин Мундай. Тэр өөд болоод олоон жил болж байна. Мундаа өргөс торны цаана 21 жил ял идлэгтэй юу эсийг үтсэн гэж. Ганц худгийн гянданд 5 жил суухдаа хийдими гансарч гийрүүд гараа бэхэд суугаагүйг олон хүмүүс нотлно. Боо шийдэм худах шөвөг зодоон зохионоор нэрдэх гарч жинхэнэ атман явсныг халахын шоронгийн дунд үеийнхэн андахгүй. Одоогоос олон жилийн өмнө түүнийг улсын циркт жижүүр хийж байхад нь энэ тухай асуухад зайлбаргүй хүлээн зөвшөөрөд доорх зүйлийг хуучилж билээ. Ах нь байна штэ. Нэг ч удаа хүний талах булааж үзээгүй штэ.
Харин талхыг тэнцүүхэн тарааж өгдөг байв. Ядарсан хоригдлуудыг бусдаас хамгаалаад эхэл харж үздэг байлаа. Харин өөдгүй замтай, хар муу санаатай, дээрлэхүү хоригдлуудыг олон чудаа дарамтанд оруулж мөнгө төгрөгийг нь саасаа. Жинхэнэ мөнгө эргэлдүүлдэг газар чинь юм шүү дээ. Мөнгө хатуу байхад ганц худгийн совлогч хүүхнүүдийн нүдэн дээр яс цоочны манмит 1000 төгрөг тоолоод гээд шүлсийг нь гойжулж байв. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг зохицуулдаг байсан болохоор хоригдлуудын дунд би нэр хүнд олсон. Анх би 1969 онд 40 мянгатын сахилгагүй хүүхэд байхдаа айлын цонх руу буудаж тэнсэн ял авч байсан. Тэгэд яах вэ? Иймэрхүү маягаар тэнсэн авч болох юм байна гэж тэнэгтээд дээрэм зодон хийж явсаар 1970 онд жинхэнэ шорондоо нүглээ наминчилсан юм да. Тэр үед хуйлч чанга байж, хулигаанууд нь ширүүн байж, ямарваа буу шийдэм, хутга шөвөг хэрэглэхгүй махан гараар шудраг зодтолдог байв. Цагаан хуаран, улаан хуаран 40 мянгат, 120 мянгатын гээд атмаанууд дошин дээрээ их овгороо. Миний хувьд гэвэл 40 мянгаттай таггүй л явсан. Сүүлдээ би өөр дошинд очиж дээрэм зодоо хийдэг боловдоо. Тэгээд иймэрхүү хэрэг даамжирсаар байгаад нэг л өдөр 4 жилийн ял авчихж билээ. Гэвч шоронд ялаа нэмүүлсээр байгаад 20 гаруй жил суучихсан. 1991 онд суллагдсан. Эхнэр авлаа. Охинтой боллоо. Нарны амьдрал үнэхээр сайхан юм. Дутагдж гачигдж байсан ч эрх чөлөөтэй болохоор сэтгэл тэнүүн явах юм. Гэж билээ. 1977 онд түүний өд үүсэн том сенсацийг одоо дэлгэх. Мунда тэр үед дээш нь өргөдөл өгчихсөн. Шоронгоос суллагдах магадлал маш их байжээ. Гэтэл нэг өдөр түүний гарт 4 шил архигүйгээд ороод ирж. Шөнө болж хоригдлууд амарсны дараа галхам эрдэнэ очрын Баттулгатайгаа уусан байна. Гурвыг нь уучгаад байж байтал Баттулга энэ мо Төмөрбаатар хянагч надад ял нэмүүлнэ гэж хуцаад байгаа юм да. Ер нь энэ муугийн хандыг нь хагтарна гэд хутаг гаргаад ирч. Заавал хутгаар яах гэв зүгээр очиод л махан гараараа хандыг нь хагтарч хаачтай гэж мундаа хэлээд хутгийг нь аваад хармалчих. Гэтэл Баттулга үлдсэн ганц шил архи аваад түүнтэй уулзахаар гарсан байна. Тун удалгүй хоёул барьцалдаад авчихсан. Зодоон цохион болоод явчихжээ. Хянагч Төмөрбаатарын хармаанд буу байгааг мундаа мэдчихэв. Хөөе наадах чинь чамайг буутчихна шүү гэж хашгираад Баттулгын хутгийг гаргаж ирээд Төмөрбаатарын хоолой дээр тавьчихжээ. Аль буугаа өдөх. Өгөхгүй бол хоолойч нь хэрчлээ шүү. Гэтэл Төмөрбаатар мундаа минь намайг оршоо. Авга хүүхдийг минь бодооч. Би та хоёрыг юу гэж бодох юм? Хэрэг би чамд буугаа өгчихвөл ажил амьдралгүй болно. Гэхдээ мундаа өрөвдөд буудаан тавиад явуулчихжээ. Тэгээд Төмөрбаатар тэнд байсан туслах хянагчаа дагуулan хумгүй зүгтсэн байна. 300-аад хоригдолтой хэсгийн шоронгоо хаяад зүгтсэн тул хорих зоон тэрхэн үед эзэнгүй болжээ. Мундаа Баттулга руу агсарч хэл амаараа зогцоод өнгөрч байхад чи зүгтаалгачихлаа. Одоо баларсан. Засан даяар түргэн аванда. Тэгэхээр одоо шууд л байлдаад л өнгөрье. Хулгайч минь чи битгий айгаад байгаарай гэж түүнийг замдраад бүх утсан холбоог нь тасалсан аж. Мундаа сейфийг нь эвдэж онгойлгоод 3 сумтай винтов байсныг нь авч үрээд Баттулгад бас нэг винтов өөрүүлжээ. Ингээд эзэнгүй болсон хорих зоон руу орж тэнд дундаж байсан 300 хоригдлыг сэрэж. За хулгайч нар минь сонсчий. Та нар оргож босно гэж их хуццгаадаг. Засан эзэнгүй болсон. Дуртай норгоцгоо гэж мундаа хаш гарчээ. Харин аз болж тэднээс нэг нь ч оргоогүй байна. Урд өмнө мундаагийн араас дандаа хий бодож зүрдүүлдэг Пөрөвсөрөн гэдэг хянагч байсан бөгөөд мундаа юуны түрүүнд түүнээс өшөөг авах гэд гэрлүүн очижээ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэл төрүүлдэг гэдэг нь энэ биз.
Гэрт нь очтол тэр байсангүй. Харин авгаан байж. За тэгвэл авгааг нь эдэлчгээд явъя гэж мундаа шийдээд. Чамайг би зүгээр эдлэхгүй. Харин нөхрийг чинь байсан бол би шууд алах байсан юм. Гэт бугын дахь цагаа авгаад нь тайлж өгöd хармаандаа байсан 150 төгрөгөө бас өгчээ. Ингээд авгаатай нь бараг тохиролцоод эримийн ажил хийж. Хэрэв мундаагаас өөр хар санаатай хуншгүй итгээд байсан бол найр тавихгүй шууд алах хүчиндэх байсан биз. Дараа нь мундаа Баттулга хоёр майнтаас чойр орохоор трактор унаад явсан боловч замдаа цасанд суучихж. Цааш явган явж байтал төмөр замын зөрлөгийн дэргэд цоошин пүүлэн зогсож байна гинэ. Мань хоёр жолоочт нь шууд буутуулгаад машиныг нь дээрэмдээд явсан боловч бас л жалга руу оруулаад тэгнүүлчихсэн байна. Ер нь оргож босох гэсэн хар санаа олигтой амжилт авчирсан түүх халахын шоронд байхгүй. Ингээд мань хоёр 10 км газар явган алхаж маргааш өглөө нь чойрт ирж. Тэгтэл шөнийн галт тэргээр хот явах санаатай зогсож байтал хоёр машинтай хянагч нар ирээд дүүн рүү гэрэл тусгахын тэр. Хүрээд ирснийг нь шууд буудна гэд мунда Винтовоос умалчихж. Харин Баттулга харанхуйг далимдуулаад зогсчихсан гэдгээ. Тэд Винтовтой мундаг орхиод Баттулгын хойноос хөөгд явчихж. Энэ үед мундаа эгзгийг нь тааруулж бултаад вагоны буруу талаар авираад дээр нь гараад суучихсан байна. Дöдөлгүй вагон хот руу хөдөлчихжээ. Хүйтэн төмөр доороос нь хараад толгоо өндингүүд хүйтэн салхисийгэд мундаа золтой л хөлдчөлгүй 7 дугаар зүрлэг дээр иржээ. Засан даяараа түргэн авч бүх зүрлэг рүү утсаар мэдээлчихсэн тул мундаа дөнгөж буугаад л баригдсан байна. Тэгээд шууд л ганц худаг руу ачигдаж өмнөх ял дээрээ дан хийсэн 15 жил авч онцгой шоронд очижээ. Хэрвээ тэр 300-аад хоригдлоос оргож боссон бол мундаа шууд л цаазаар авахулах байж. Даши мундаа авраг Хадбаатартай багын найз бөгөөд түүнийг шоронд байхад нь чамгүй харж үтсэн гэлцдэг. Тэрийн тухай ярихдаа 1988 онд би онцгойгоос дэглэн буураад Майнтын чангад очсон. Тэр үед авраг маань хулгайч нарт дарамтлуулчихсан нэлээд базаахгүй байдалтай байсан. Тиймээс би хаалхын их аварга хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар байгээд цамнаж гарв. Майнтын чангад ч тэр, онцгойд ч тэр, гянданд ч тэр би ер нь их хөндлөн байсан юм шүү. Аваргыг дээрлэгсэн хулгайч нарыг бүгдийг нь цуглуулад газар хэвтээд гэж тушаа. Тэгээд хадаа аваргыг дуудаад эдний гидсээрээ шах гин. Авраг тэднийг ээж дараалан дээрэс нь гидсээрээ шахахад нөгөө чадалгүй амьтад чинь бетоны шалтай наалдаад амьсгал авч чадахгүй сүйд болцгооно. Дараа нь бүгд хадаа аваргаас уучлалт гуйж нүглээ наминчил. Наадам дөхөж байсныг ч хэлэхүү. Хадаа аваргыг би шоронд барилдуулах юм болов. Мөр хааг нь хэмжиж байгаад бүтэн орны даавуу эвдэж гайчлаад зодог шуудаг хийхэд дутаж байгаа юмт. Хүний хувьд сайхан эр хүн шүү. Зурагтаар бүх харж байхад хадаа за энэ яг тэгж хаяндаа гэхтэл яг хадаагийн хэлснээр хаяж байгаа юм. Арх сайн уудаг гэхээр нь би бас шоронд архидах юм бол 5 шил арх аваад хуваажуулаа. Эхний нэг шилийг уутал нөгөөх чинь согтоод эхэлдэг байгаа. Өө чаавас эн чинь шалдаггүй ир байна гэд голс хийгээд цааш уугаад байтал би согтоод унчихсан. Тэгтэл хадаа эхлээд нэг халчихдаг. Цаашаа хичнээн шилийг уусан согтдоггүй байсан гэж бил. Ер нь халахын шоронд ямар нэг аргаар арх уудаг нь гин биш зам болжээ. Тэр бүхэл талхан дотор спирт шингээгээд гяндангийн өрөөнд оруулдаг байсан. Хатсан талхаа цайнд дэвтээгээд шууд арх болгож яс цоожны өрөөнд манартаа согтдог байсан гэлцэн. Гандангийн лам Чулуунбаатар нэгэн дүүх ярьсан би. Тэр нь Монголын шоронгийн хамгийн том хулгар Даши мундагийн тухай. Мундаа түндийн ярьж. Цагаан сар болоход би ганц худагт ууц чануулж бүтэн бэтүүлэг бэлдүүлээд тэр үед хорхийн даргаар шин томлогдож ирсэн бээг дуудуулж өрөөндөө хүлээж авахд нүд нь орой дээр гардаг хүүр юм а. Би бас ганцад алтан цэцэг гэдэг хоригдол хүүхэндээ хоримлож байл. Хормын ордноос
Хурим арх шоколадыг нь захиалж авчруулаад хаан бугуйвч хатан сүйх бүгжийг утсан дуяад алтан цэцэг бид хоёр өрөөрөөгөө зөрүүлж дамжуулалцаж бил. Хэмээч. Хариуд нь лам Чулуунбаатар. Чээчин дуртай цагта дуртай өрөөнд орж шин орж ирсэн хоригдлуудын шин гутал хувцсыг мулзалдаг байсан гэсэн. Алтан цэцгийнхээ өрөөнд нь явж очиод бөгжөө солилцохгүй яасан юм гэсэн асуултанд Мунда эш ламтан минь та ийм гинэн юм ярих юм. Даши Мунда хурмаа хийж байна гэдгийг ганц худгийн бүх хулгайч нарт мэдүүлэх гэж тэднийг түрхрүүлэх гэж зориуд тэдний өрөөний шагайвар нүхнүүдийнх нь урдуур утсан дуйсан бөгжнүүдэд явуулж тэдэнд гайхуулж тэднийг атаархуулж байгаа байхгүй юу? Намайг ганцад байхад нэгдлийн дарга нар торх хоорон цөцгийн тос авчирч өгдөг. Би тэндээс шүдэнсний хайрцагны чинэтэг хулгайч нарт 5 цаасаар зардаг байв. Гэж ярьж байжээ. Энэ алдарт Даши Мунда гэсэнтэй санамсаргүй танилцсан нэгэн хүний хөөрнөлийг толилуул. Нэгэн өдөр хэсэг нөхөдтэй жаахан наргих хэрэг гарлаа. Урд нь Даши Мунда гэж нэг бус удаа сонсож байснаас бус барааг нь харж явсангүй. Биднийг наргиж сутал 3 хүн орж ирлээ. Ширвэ харсагалтай, цоо ширтэх мэт харцтай, баргил дуу хоолойтой, дунд зэргийн нуруутай, чэрэг биетэй эрийг хараад наргиж байсан хүмүүс бүгд л Даши Мунда ирлээ гэж хөл алтан сүйд болов. Хаалхын шоронгийн сайд гэгдэж явсан алдарт Даши Мунда энэ хүн ажи. Шоронгийнхан гэхээр харгас ширүү хахир ихэр харьцаатай үг яриач гэж авах юмгүй танхаа этгээдүүд байдаг гэж хүмүүс бодцгодог. Бэж тийм бодолтой явдаг хүний нэг байна. Гэтэл Даши Мунда тэсх өөр хүн ажээ. Юм болгон дээр төрүүлж дуурайд байхгүй. Хүмүүсийн яриаг сонсож байгаад онцтой цөөн хідэн үг хэлнэ. Амны уншлаг болсон пэцта наах үг огт хэлэхгүй. Хүн хүнтэй айдуу зөөлөн харьцна. Ёстой л зөөлөн хатууга иддэг, дийлдэг гэдэг шиг харьцаатай. Хүн санагдаж бил. Тэр удаагийн уулзалт дээр би Даши Мундатай гар барин танилцах төдийгөр өнгөрөхөд надад нэг иймэрхүү сэтгэл төрж билээ. Энэ алдарт тэрийн шоронгийн хаалга яагаад татсан өөхтөөх сонин хэвлэд бишгүй нийтлэгдсэн болохоор тэр талаар бичих нь илүүц биз. Харин түүнтэй хэд хэдэн удаа уулзаж явснаас сонирхуулах нь зүйтэй болов уу? Нийслэлийн урт цагааны урд нэгэн хэсэг сайн эрс цуглаж өдөржин архитдаг байв. Энд голдуу 40-50 мянгатын атмаанууд шорон оронгоор орж гарсан рецидив гэмт хэрэгтнүүд цуглана. Даши Мунда хаяа үүрээр ирж тэдгээр нөхөдтэй өдрийг өнгөрөв. Тэд Даши Мунда гараад Мунда ах гэж сүйд болно. Булаалдан архиар дайлна. Мунда гэсэн жаал дайлуулж аваад олон таван юм ярилгүй салж чадна. Шоронгийнхан өөрийн ирэхгүй чон санаатай болдог гэдгээ. Тиймдээч нарсанд байхдаач наранд гараад ч үс хонзонтой дарамталж дарамтлуулж байсан нэгийг янз бүрээр шурган шордох зодох бүр амийг нь хөнөөсөн явдал цөөнгүй байдаг. Энэ харьцаагаараа дүрий барьж шоронд байснараа айлган сүрдүүлэгч олон байдаг. Тэдгээр рецидив гэмт хэрэгтнүүдийн нэгэнч Даши Мунда гэсэнтэй өс сансан байдалтай харьцаж байгаагүй бодоход манер шоронд жинхэнэ мужи гэр байсан бололтой. Нэгэнтээ Мунда гэсэн хорхойд хоргүй ядарсан дорой хоригдлуудыг дээрлэх нь дарамталдаг нэг муу овгоронцуудыг үздэггүй тэднийг жижигрүүлж явснаа дурсаж билээ. Ийм овгоронцрууд бурууга ойлгоод наранд гарсан хойнооч Мунда гэсэнд өс саналгүй сүйд болж байхыг олонтой гарч бил. Бид хоёр байнга тааралдаж байсангүй. Манер урт цагаан хавьд голдуу бөөн хүмүүсийн дунд намт айн аргагүй явж байна. Тэр олон хүний зарим нь мөнөөхөлж шорон оронгоо чанга дуугаар ярин томорно. Зарим нь хоорондоо хэрэлдэж зодтолдохтой тулна. Мунда гэсэн нэг муухай хараад та нар болооч айдуухан байгаач гэж чангахан хэлэхэд байдал намжина. Ийм их нөлөөтэй хүн байсан юм. Нэгэнтээ гудамд таарлахад нэг том бизнесмений өр барагдуулах албанд зүтгэж байгаа гэж бил. Тэр бизнесмен олон компаниас авлахтай байсан юм байх. Ийм бизнесменүүд рецидив нөхдөд өндөр шанх хөлсөгч өөртөө компаниудыг дарамтлуулан өрөө авч байсан билээ.
Бодвол мундаа гэсэн ганц нэг нөхдийн хамт ийм албанд хэсэгхэн хугацаагаар зүтгэж байсан бололтой. Бурхан болохоос өмнө циркэд манаачаар ажиллаж байсан юм. Нэгэнтээ очиж уулзахад аах нь өр мөртөө зууралтгаа болсон. Хүн айлгаж сүр дүүлсэн балаа ажил юм билий. Харин энэ ажил маань надад их тохироод байгаа. Тэгээд ч дүү маань цайд зах дээр боломжийн бизнес эрхэлж байсан болохоор та над өр мөртөө зууралдсан ажлаа бол мөнгө хэрэгтэй бол надтай уулзаж бай гэдэг болсон гэж билээ. Төвнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд маш олон машин, дэрэг, нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон гэдэг. Нэгэн удаа нэг найз маань надтай ирэн уулзаад хоёулаа дархан руу явъя. Би тэндээс хүнээс мөнгө авах хэрэг гараад байна. Намайг өнөө маргаашгүй хурдан хүрээд ир гэж гэлээ. Ингээд найзынхаа машинтай дархан явах болж хотын гудмар дахиж явтал мундаа гэсэн их нэртэйгээ алхаж явна. Тэр үед мундаа гэсэн багш мэрэгжилтэй аятайхан хүүхэнтэй ханилж 3 буудалд амьдарч байсан юм. Би найздаа өнөө алдарт даши мундаа энэ алхаж явна. Би нэг уулзаадахыг хэл. Мундаа гэсэнтэй уулзсан завтай бол салхинд гаранга хамт дархан яваач гэхэд эхнэртэйгээ зөвлөлдөж байснаа. Эхнэр ийхээ хамт явахар боллоо. Бид зам зуур идэж ууж юу эсийг ярих билээ. 2 хоног хамт явхад анх уулзаад дөрж байсан сэтгэгдэл маань үнэн зөв болох нь нотлогдсон юм. Бид их ч уусан да. Ер элдэн муухай ааш авир гаргахыг нь харсангүй. Найз маань 120-130 милээс буухыг хурдан. Дархан дөхөд ирэхэд мундаа гэсэн найзад маань дөөхөө яг энэ хавьд хурдаа хасаж ааж өхөн яваарай. Машин онхолдож хүний амьд сүйдэг осолтой газар шүү. Би нэг бус удаа энэ хавьд нүд халтар мосол харсан гэж анхааруулан хурдыг нь хасуулж бил. Үнэхээр мундаа гэсний үг үнэн байв. Бидний 2 хоногийн дараа хот руу буцаж явхад яг тэр газарт бидний хажуугаар маш хурдтай давхиж өнгөрсөн машин онхолдож хүний амьд сүйдсэн юм аа. Тэгэхэд мундаа гэсэн. Энэ машин ямар их хурдтай явах юм? Өнөөх гайтай газар онхолдох үед гэж байсанс. Мундаа гэсэн замд. Заах. Хэдүүлээ дарханд хоноод гадуур дотуур тэнихгүй байхыг бодно шүү. Дархны сайн ирс намайг ирснийг мэдчихвэл хөл дараад хэцүү юм болно. Гэхэд найз маань та энэ талаараа бүү санаа зовоо. Улсын хурлд биедаа нэр дэвшиж байсан нөлөө бүхий нэг хүнийд хэдүүлээ 2 хоног гэж бил. Найз маань мөнгө аваад үнэхээр тэр айлд гадагш хамраа цухайлгалгүй 2 хоног найр гэж бил. Хот руу буцах өдрөө найз маань хэдүүлээ шин дархны үйлчилгээний төвийн нэгэн баарнд жаахан сууя. Би баарны эзэнтэй ярьчихсан байгаа гэж биднийг урлаа. Баарнд 4 хүнд зориулсан ширээ засчээ. Бидний идэж уугаад сууж байтал гэнэт хаалга бэрхийн онгож дархны атмаанууд бололтой. 3-4 нөхөр орж ирээд даши мундаагаа бидэнд баригдалгүй бултах гэж гинөө гэхтэн найз бид хоёр өөдөөдөөсөө за боллоо гэсэн айсан харцаар харцгааж билээ. Тэгхнэ өнөөх сайн ирсийн харцаа тэр дороо зөөлөрч таныг хайж дархны хідэн зочид буудлыг бүгдийг нь нэгжлээ. Эрснээ бидэнд дуулахгүй яасан юм? Манай дарханд хэд 3 хоног морилн саатан бицтэй. Бид таныг авч явах гэж ирлээ. Гэхэд мундаа гэсэн дарханд үлдэж болохгүйгээ учирлахад сайн ирс тэгвэл таныг энд дайлна гэд бөөн арх гарган ширээн дээр тавил. Биднийг ийн идэж уун ярьж хөөрн сууж байхад баарны үүдэнд 10 гаруй залуус шуугилдэж байс хийгээд л 2-3-аараа орж ирээд гарч байсан нь алдарт даши мундаг амьдаар нь харж буй энэ ажи. Дархны атмаанууд биднийг архиар зогсоо зайгүй шахна. Уугаад байсан атлаа найз бид хоёрч мундаа гэсэн ч нэг их согтсонгүй. Нормалд жорхсон байв. Замд гарсан хойно хинхэн нь юмыг яаж мэдв? Болгоомжтой байхгүй бол болохгүй гэсэн сэтгэхүй захирагдан кардана татсны улмаас ийхүү согтохгүй байснаа яриад бөөн инээд болж бил. Харин дархны атмаанууд нилээд согтож өнөөхөл шорон оронгоо яриад эхлэхэд мундаа гэсэн. Та нар үгээ бодож яриарай. Надтай хамт 2 сэтгүүлч явж байгаа шүү. Ярьсан зүйл чинь сонинд гарч магадгүй шүү. Гэхэд атмаанууд сэтгүүлчд юм бол хүний яриа хураадаг аппарат нь хаана байгаа юм гэхэд мундаа гэсэн. Тэм юм хэрэг байхгүй. Эдний тарих толгойч нь кассет гэсэн үг шүү дээ. Гэхэд нэг атмаан. Тэгвэл тэр кассеттэй толгойг нь тастаад хайчих юм гэж хошигноод бөөн инээдэн болж бил.
Хаалхын шоронгийн атман хэмээн хүндлэгдэж явсан Даши Мундаа гэсэн сэтгэлд минь иймэрхүү дүр зурагтайгаар мөнхрөн үлджээ. ертөнцөд хүн болж мэдлээд амьдралынхаа дийлэн хэсгийг өргөс торны цаана өнгөрөөх азгүй тавилантай хүмүүс цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Дорногов аймгийн Цуу Татамаан Цэвлийн Ванчиг Жамба мөнөөс юм уу? 1960-ад оны үеийн залуусыг эрдэм боловсрал ажил хөдөлмөрт урайлан дуудсан. Хайр дурлал, баяр баясгал, дуухуур салгисан алтан үе байсан гэнэ. Энэхүү алтан үеийг Ванчиг Жамба зүгээр нэг тойрч өнгөрсөнгүй. Хэд хөнгөмсөг, омог бардам сэтгэлгээ нь ялан дийлж, 7 дугаар ангид байхдаа үеийнхээ хүүхдийг худгалж хат найзууд минь баяртай гэд хүүхдийн колон руу ажигджээ. Хүн танихгүй мэдэхгүй хөдөөх нутгийн эгэл борхуу, хотын хөл хөдөлгөөн, нүргэлсэн их чимээнд хэсэг сатаар цаашлаад насан туршдаа эвдэрхийн хутгийг олох араатнуудын цогцолтонд очоод сохрын газар сохор, доглонгийн газар доглон болж явхаар шийдэж хутаг зодон танхаа дэрмийн хаан болсон бай. Эйнхүү тэр засангийн довжоноос шороо атгаад залуу насныхаа босгыг алхав. Хэрвээ Ванчиг Жамба замын цэцгээр богцоод үргээд залуу насныхаа босгыг алхсан бол түүнд уруухан хүч чадал авиас бэлэг дүүрэн цогцолсон бай. Гэвч ховь тавилан түүнийг буруу чиг рүү нэргүүлчихжээ. Замын цэцгийг засангийн шоронгоор сэлсэн Ванчиг Жамба хүүхдийн колоноос томчуудын шоронд шилжиж цаашлаад чанга онцгой гяндан гэд бүхнийг дуусгасан байна. Эгэтэл дээд хэмжээ авсангүй. Ванчиг Жамба нь хажуу улааны чанга дэглэмтэй колонд очоод баригадын дарга хянагч нараа дарамтлаад ажил хийж өгдөггүй нилээн танхаа байсан гэлцдэг. Хоригдлуудын дунд Ванчиг Жамбагийн тухай Дорноговын айхтар хулиган хүүхэд гэсэн цуудагдж түүний өдөөс хэнч үг хэлж зүрхэлдэггүй байж. Тэгтэл нэг өдөр 1960-ад оны шоронгийн атман шулах сандаг Ванчиг Жамбаг банз мотор зодож нүдэд хүчээр ажил хийлгсэн байна. Толгойлогчийг нь нүдчихсэн тул түүний гал хам турба пүүшгэн шар сандаг дурчнаар аргагүй ихэнд ажил хийж эхэлсэн гэдгээ. Гэвч Ванчиг Жамба бүрэн засал авсангүй. Хутаг зодоо танхаа дээрмэн даван гайлсан тул чанга дэглэмээ онцгой дэглэмээр солиод тэнд очоод Даши Мунда Цэвэний хар лам сүрэн нартай гал хам болцгоож улам бүр чангарчээ. Мань гурав савл хийвэл танхаарч онцгой дэглэмийн шоронгийн хэв журмыг алдаг дууснаар хоёрчуудаа гяндлуулсан байна. Гянданд очоод улам бүр чангархан тэрэ. Ванчиг Жамба янз бүрийн юм хүшиж онгойлгохдоо мэрэгчлийн хүн тул хөнгөн цагаан халбгаар түлхүүр хийж гяндангийн өрөөгөө хялбархан онгойлгоод жирийн камеруудаар явж мөнгө төгрөг журмалдаг байж. Тэгээд гяндангийн хэв журмыг зөрчиж арх хууж танхаар хянагч дарга нартай үг сөргөлдөж сүүлдээ бүр дээлдэхэ байсан гэлцдэг. Арга хэмжээ аваад ч засрахгүй. Гяндангаас дээш албан тушаал гэвэл дээд хэмжээ юм л да. Гэвч хүн алаагүй болохоор түүнийг ямар цаазлалтай биш. Ингээд Ванчиг Жамбаг зөнд нь хайсан гэдэг. Гянданд байхдаа дархны Цуу Татмаан Ням сүрэнгийн өлзий хишгийн удирдлагаар танхаарсан гэж зарим хүмүүс ярьдаг л. Дорноговын Ванчиг Жамба бол аимшигтай хүн гэсэн цуу яриа. Жирийн камеруудаар тархаж шинээр орж ирсэн олон ч хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулжээ. Түүний гал хам байсан Цэвэний хар лам сүрэн ярихдаа Ванчиг Жамба бол ер нь жаахан хөнгөмсөг, хэд дэвэл зүүр хурц сэтгэлтэй. Шоронд байхдаа бол бүтэхгүй янз янзын юм сэтгэн. Би бол зарим юм дээр зүрх алтна. Харин Ванчиг Жамба аль хэдийн л амжуулчихсан явж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд биднийг бараг л тоороо банд мэтэр яриад байдаг. Орчин үеийн хүмүүст бол эрт цагийн шилийн сайн эрийн шинж чанар байхгүй шүү дээ. Тэр шилийн эрчүүд ч нь бол агуу амьтад байсан юм билээ. Хэмээс юм аа. Тэгэд яс цоочны хүмүүс гэхэд хэд хөдөлгөөнтэй байсан нь ойлгогддог. Орой ажил тарж хорхийн том дарга нар гэрлүүгээ явсан хойгуур яс цоочны Ванчиг Жамба хянагч нарыг сэнсэртэл нь панаалдаад чөлөөтэй сэлгүүцдэг байсныг олон хүн нотолдог.
Ямар сайн даал. Гяндангийн атман Ванчиг Жамба ганц худгийн хашаа гар сэлгүүцэн гар бөмбөг тоглож зугаацснаа галзууханд орж бааварлна гэсэн дөрвөн мөрт жирийн камеруудад тархаж бил. Тэрээр гянданд байхдаа зүүн далан дээрээ хамгийн сонгодог шивээс хийлгсэн гэдгээ. Ямар ч хүн хараад зог тусгүйц тэрхүү шивээс нь саран дээр суусан нүцгэн хүүхэн ажи. Түүнийг төрийн тамга сэлдэг чойргийн дүгрээ шивсэн байна. Онцгой дэглэмийн шоронд байхдаа Ванчиг Жамба мунда лам сүрэн 2 шил архи уучгаад дахиад 2 шил архи загчгаад байтал бол гэдэг ахлагч ирээд та нарын бүх замыг чинь хаачихсан. Архи хөгч нь өнгөрсөн. Гэхдээ Ванчиг Жамба түүнийг панаалтахаар дагуулan гадагш гарчээ. Гэтэл болд Ванчиг Жамбагийн хөл рүү буутчихж. Хөлөө бариад сууж байсан нөхрөө хараад мундаа урлаж чи яагаад хүн бууддаг новш вэ гэд өөдөөс нь явтал 2 удаа хий буудаад 3 дахь дээр нь бас л хөл рүү буутчихжээ. Болд ахлагчийг цаана нь машинтай хүлээгээд зогсож байсан тул машинд суугаад парк хийтэл зүгтаасан байна. Мань гурвыг дарж авахын тулд зохион байгуулалттай арга хэмжээ авсан нь энэ байж. Мундаа цусаа гоожуулаад онцгой дэглэмийн шоронгоор нэг цамнаж гарсан гэдэг. Харин Ванчиг Жамбагийн гутлыг бууцсан тул хөлийг нь шүргээд өнгөрчээ. Онцгой дэглэмийн шоронд жаахан зөрчил гаргасан хулгайчийг буудаад алчихсан байхад дайснаа дарсан гэж үзээд 10 хоногийн чөлөөгөөр шагнуулдаг байсан хэмээн даши мундаа ярьсан юм. Мөн тэр Ванчиг Жамбагийн тухай доорх зүйлийг хуучилж билээ. Найз маань шоронгоос суллагдаад амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бэйних тааруу байсан. Олон жил шоронгоор явсны гай ч юм уу, элэг зүс уушиг зүрх бүх юм нь мууцсан. Өөрийн хөнгөмсөг сэтгэлийн хар гайгаар захир гадалтын үед ялах шалихгүй бодианаар даанч олон жил шоронд суусан. Уг нь нарны амьдрал ардчсан нийгэм хоёрыг хослуулсан боловч ардчлалын аж буйныг үзэлгүй таалал төгслөө. Яруу найрагч Данзангар Авжаагийн 190 жилийн ойн баяраар би Дорногов явж сайн найзтайгаа сүүлчийн удаа уулзсан. Надад нэг автар арх авч өгчхөд өөрөө уухгүй. Цагаан ямааны сүү ууж 2 хонсон. За мундаа найз минь уугаар айл гэдэг. Би ганцаараа хичнээн хорох бил. Ванчиг Жамба 3 дахь хоног дээрээ даанч дэвчилгүй надтай хамт ууж эхэлсэн. Сүүлдээ автар архиа дуусаад нэрбэл авчуулаа. За чи Дорноговын атман гэж шоронд байхдаа олон жил хутсан. Үнэхээр атмаа юм бол чи одоо харуулаад ах гэж би үгээр идэл. Гэтэл Ванчиг Жамба бэ жижиг хүмүүстэй уулзаж өөрийгөө доош нь хийхгүйгээд шууд аймгийнхаа даргын хаалгыг тогшхон дэр. Тэр үеийн аймгийн дарга нь улаан загалмай нийгэмлэгийн дарга яруу найрагч Одон Чимэд байсан юм а. Яриа хөрөөтэй сайхан хүн байв. Гэртээ байсан нэг шил архийг бидэнд өгөөд үйлдвэрэс автар архи ав гэсэн бичиг хийж өгч мэд тэр архийг нь авч ууцгаагаад 2 тийш салсан юм. Жилийн дараа найз минь биеийн муудаж нас барчихлаа гэсэн сурагдуулсан. Би оршуулганд нь очиж чадаагүй дээ. Одоо болтол харамсдаг юм хэмэв. Төөнийг майнтын чангад ял эдэлж байхад эхнэр нь ходод ирж төржээ. Хамт төрсэн хүмүүстэй эхнэр нь манай нөхөр цэрэгт байдаг гэж худлаа хэлсэн байж. Тэгтэл Ванчиг Жамба хүүхдээ үзэхэд майнтын шоронгоос оргоод эмнэлэг рүү бал хийтэл давхиад орчихсон байна. Сандарч твцсэн эхнэр нь миний хөгшин чөлөөгөөр ирв, цэргийн албачин сайн бидтэй гэтэл шоронгийн хулгайчид юуныхан чөлөө байдаг юм гэж хэлээд факт алсан гэдгээ. Тэгээд чанга дэглэмээс оргосон хэрэгээр онцгой дэглэмд очив. Ихэнх насаа шоронд өнгөрөөсөн цуут Ванчиг Жамбагийн туулж өнгөрүүлсэн амьдралын зөвхөн өнгөцгөн хэсэг нь энэ билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Одон Чимэд дагсан нутгийнхаа дөөл янтар Ванчиг Жамбагийн талаар нэгэн ярьслага өгч байж. Түүний яриаг үгүй л байсан. Социалист нийгмийн дошны атман гэхэд л сайн эрийн хэлтэрхий байв. Тэд дошоо хамгаалдаг байв. Жишээ нь үйлдвэр комбинат 18-ын хонхор гэж байсан. Энэ 18-ын хонхроос хамгийн сайн боксчд гарсан шүү дээ. Одоо боксын шүүгч дасгалжуулагч хийж байгаа. Сахал Батмүх, Цагилгаан гомб, Төвдөн нар бүгд л үйлдвэр комбинатын 18-ын хонхрын атманууд явлаа шүү дээ. Манай Дорноговоос гэхтэл Ванчиг Жамба гэж атман байсан. Ванчиг бол манай сум миний дараагийн дүүтэй нэг ангид сурч байсан юм. Тэгээд 4-р ангид төгсөөд аймгийн сургууль дээрээ л замарсан. Энэ хүүхдийг багш нар нь дээрлэхэд үүнд гомдоод эцэст нь хуйланд биш өөртөө итгэж амьдрсан.
Би л өөрийгөө хамгаалахгүй бол намайг хэн ч хамгаалахгүй юм байна гэд хар багаасаа бие даасан байдаг. Гэхдээ хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, харин хүн дээрлэгсэн хүнийг хизээж өршөөхгүй. Тэрнээсээ болоод шоронд ороод халахын шоронгийн атмаа л гэх юм да. Тэр даши мунда цэвээнийхээ лам сүрэн нартай нийлсэн байдаг. Энэ гурав бол халахын шоронд нэг үе магнаж байсан юм билээ. Нэг удаа Ванчиг Жамба намайг Дорноговын ангаахын захирал байхад шоронгоос гараад очсон. Нийтийн ахуй үйлчлэгээний дарга Маналж ав гэж хүн байсан. Бас манай сумих. Мэд хоёр ярилцаж байгаад Ванчиг Жамбад нэг өрөө байр олж өгöd уурын зуух нь галчаар оруулж амьдралд нь анх удаа ажил хийлгэж үзүүлж байгаа юм. Тэгэд мань хүн авгаа хүүхэдтэй болж нэг үе сайхан амьдэрсэн шүү дээ. Тэгж байгаад Маналж ав хөдөөсөм рүү явж би Чех улсад аспирантурт явсан. Тэр хооронд Ванчиг Жамба дахиж хэрэг хийгээд шоронд орсон. 1992 онд намайг Дорногов аймгийн даргаар очиход Ванчиг Жамба шоронгоос суллагдаад хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй, хоёр өрөө байртай, хачин гоё амьдарч байсан. Архиунаа. Гэхдээ хүний архийг уухгүй, өөрийн архийг л. Би тэр үед ээжтэй хэлдэг байсан юм. Манай гэрт орж ирээд хэд ийдч архиу хоёр хүн байгаа шүү. Нэг нь хөгжмийн зохиолч Жагдалгай, нөгөө нь Ванчиг Жамба. Жагдалгайг орж ирэхэд та стаканд архи хийгээд өгөөрэй. Ванчиг Жамбаг орж ирэхэд та нэг шил архи өгөөрэй гэж загтаг байна. Жагдалгай сардаа нэг орж ирээд стакан архи уугаад гарна. Харин Ванчиг Жамба миний ээжийг хүндлээд намайг аймгийн дарга гэдгээр нь хүндлээд манайд архи нэхэж ганц ч удаа орж ирээгүй. Харин цагаан сараар орж ирж ээжтэй золгоно. Энэ хүнийг тэгхээр муу хэлэх үндэс байна уу? Нэг удаа би Ванчиг Жамбад авдар архи цохож өгч байсан түүхт. Нөгөө алдарт даши мундан Дорноговд очсон юм. Нэг шин унтаж байсан чинь манай тагтны доор хоёр хүн яриад л байх юм. Тагтан дээрээ гараад чагнаад байтад Ванчиг Жамбаа л нэг хүнтэй яриад байна. Тэгээд маргааш өглөө нь би Ванчиг Жамбаараа уцтаад асуудал даши мунда ирчхэд байна гэсэн. Юу хэрэгтэй байна гэсэн чинь та ерөөсөө авдар архи явуулчих гэл. Тэгээд би аймгийн хүнсний комбинат руу уцтаад авдар архи өгүүлсэн. Та хоёр гадагшаа гарч болохгүй. Хэрэг тарьж болохгүй. Наад архиа нам жимхэн уугаад наад мундаага хурдхан явуулаарай. Энд битгий олон хонуулаарай гэж Ванчиг Жамбад хэлсэн. Мань хоёр авдар архийг дорн ууж дуусгаад маргааш нь гэхэд мундаа хот руу явсан байваа. Тэгэхдээ би ээжийг хүндэлсэн хүндлэлийг нь бодоод л Ванчиг Жамбад авдар архи өгсөн. Өдөр болгон орж ирээд архи нэхэд байвал би уурлан шүү дээ. Ийм л юм болсон. Би Ванчиг Жамбагаас шоронгийн тухай их олон юм асуудаг байв. Жишээ нь шоронд хүн ер нь яаж нэр хүнд олдгийм бэ? Яаж атман болдгийм бэ гэдгийг яриулдаг байхгүй юу? Тэгэхэд Ванчиг Жамба ядруу хүнийг дээрлэхэд байгаа хүнийг хашраагаад байхад шууд дээд naar руу гараад явчих. Мөн дэг хийгээд байгаа хянагч нарыг нам зохиод унахчих зоригтой чадaltaй байх хэрэгтэй гэж ярина. Ийм хүн чинь дэглэм дээшлээд гянданд орохоос ч айдаггүй юм байна л. Ванчиг Жамба чинь хэд хэдэн удаа гяндлууч байсан хүн. Дээр үед авдарнтын хорих, майнтын хорих, зүүн хараагийн хорих гэд бүгд нүдэн дүүл үзэгдэх холбоо сүлбэтэй байж. Жишээ нь Ванчиг Жамба өнөөдөр шоронгоос суллагдлаа гэхэд халахын бүх шорон мэднэ. Шоронгийн амьдралын онцлог чанарын тухай би бас дүүгээр яриулдаг байваа. Нэг ширхэг Орос шүдэнзийг хурц худгаар зүсээд дөрвөн шүдэнз болгох жишээт. Шоронд нэг талхыг хэдэн хүн идэж болох вэ? Юугаар хутаг хийж болох вэ? Килограмм махаар юу хийж болох вэ? Гэх мэтийн хэн хүний мэдэхгүй жор үйлчлдэг байж. Тэгээд өлсөхгүй байх арга, цангахгүй байх арга, ядрахгүй байх арга гэд олон арга байдгийн байна. Баавар цай хийж уун гэдэг чинь шоронгийн бүхэл бүтэн амьдрал том шинжлэх ухаан байжээ. Одоо ч ухам ямар болж байгааг мэдэхгүй. Тэгээд би халахын шоронд л ийм юм байдаг болов уу гэж бодоод гадаад дотоодын шоронгийн тухай ном зохиолыг уншлаа. Кино ч олныг үзлээ. Дэлхийн бүх шорон атмантай байдгийн байна. Атман нь шударга явдлын төлөө тэмцдэг. Харин миний үзсэн Америк кинон дэр бол шоронгийн атманууд нь арай өөр байдгийн билээ гэж ярьсан байна.